Сорхогтон роман 2 дугаар бүлэг. Бод сэтгэлийн хүч. Очиж жахаа хамбуугийн охиноос иш үзүүлэгч төрөөд байхдаа яах вэ гэсэн яриа нэгэн хатны өргөнд өрнөж байв. Өргөнөө өгөөдийн хатан мөг дөргөн цагаатын хатан худуугай болон өөр 2 хатан байхагаад дөргөн хатны бурхан хүртэл шавар шалбаагийн дундаас мэндэлж болдог гэвэцтэй химэх үгийг сонссон мөг хатан уурсахта хэрв бурхан шавар дотроос мэндэлдэг байсан бол сүн улсаас авч ирсэн шаварчнаас хит хитэн бурхан төрөх байла нэрээ чилж мэдэхгүй юмнууд байна гэсэн унтуйцсан үг цавхав. Мөг хатан саяын болж өнгөрсөн үйл явдалд их л доромжхон байгаагаа нууж чадахгүй байв. Цагаатан хатан хутуугаа ярианд оролцсон. Сорхогтон судар номонд дуртай соо бэлэг төгс нэгэн гэдгийг олон хүн мэддэг шүү дээ. Тэр иш үзүүлэгч байх нь нүдээ олсон хэрэг босуу гэж хэлснэ. Хизэнээсээ хор шартай хаттад аман дээрээ орж ирсэн үгээ шүүн тунгаалгүй дими хэлсэндээ гимшингүй доош гарав. Дөргөн хатан бодол олон суун. Хөрхидөө газар дээр ганцаараа шахуу амтан би хувьдаа өрөвдөж суудаг юм. Тэрч бас элдв юм бодлого ийн хэлсэн үгэндээ хутуугаан адил мөг хатнаас санаа зовс гэвч дайран дээр нь давс нэмээд юу хийх вэ хэмээсэн байртай үгээ цэнэж. Гэхдээ жахаа хамбуул Христийн шашинтай. Яавч түүний охин бурхны шашны иш үзүүлэгч баймааргүй санагдсан гэж хэлсэн үгээ булзааруулав. Мөг хатан бусад хаттын яриаг сонсонгоо хатад өөрт нь төдийлөн таатай хандаж нэгэн цол мэд санаа эвлэхгүй байгааг харж дотроо бухимдавч биеэ барьж бодол ухаанаа зэгцлэн байх зур нэгэн зүйл санаанд нь ор бололтой. Сорхогтон үнэхээр иш үзүүлэгч хатан мөн бишиг бид мэдхэд амархан босуу хэмээн зөнг доохон өгөөлөв. Хутуугай мөг хатны өөдөөс харан амаа ангайлсан хэвээр яаж мэдэх хэрэг вэ гэж гайхшран асуув. Мөг нүдээ онилгэн бодол хийлгэхэд завхинд орох үрчтээс нь ил гарч ирэв. Туршиж үзье. Тэр үнэхээр иш үзүүлэгч мөн юм бол бидэнд харуулдаг гэснээр босод хаттын атаархангүй яриа цааш үргэлжиллээ. Мөг хатан бол сорхогтны гэр бүлд эртний өшөөтэй нэгэн байв. Төөний эцэг жахаа хамбуу ван хан ах болон ах дүү нартайгаа нийлж дайтаж авахтаа мөгийн гэр бүлийн тулгыг самарч туурхыг нураасанд тэр ямагт өш санаж явдаг байв. Инхүү хаттын өргөнөө эм хүний атаа хорсол битүү хурцлж байхад тулуун гэр дуу шуутай байлаа. Мөнх хүн ээжээсээ "Ээжээ, иш үзүүлэгч хатан гэж юусан бэлээ?" гэж асуухад тулуу эцэг нь ярианд оролцож "Хөө минь, бурхны илч гэсэн үг. Тиймээс чи ээжигээ бурхны илч гэж хүлээж ав." Тулуу илтэд хатнараа бахархаж бас гайхан бууд дууных нь ангөнөөс мэдэгдэвч эр хүний ёсоор түүний дотроо нуу гаднаа мэдэгдэхгүй царай гаргана. Тулуй хүүтэйгээ ярилцахыг сонсож суусан хатан Хэрээд аймаг хизээнээсээ Христийн шашинтай. Харин надад энэ айлд ирэх замаас эхлэн зүүдлэгдсэн тэр алтан шумуулууд ямар учиртай байсан таамаг тайлгдаж байгаа нь сайн хэрэгж эцэг өвгийн сүсэг бишрэл энэ айлын босгоор алхаад өөрчлөгдөх учиртайг мэдээд гайхаж суун гэлээ. Мөнх тэнгэр бүгдийг харж болгоодог байлээ. Бурхан бол нэг л ариун хүч, харин түүнд хүрэх зам нь өөр байх. Тиймээс чиний хувьд түүнд хүрэх зам чинь л өөрчлөгдсөн гэд бодвол болох болсоо хэмээн тулуй түүний үгийг эерүүлв. Нэрэл бурханд хүрэх зам минь ийм байх хувьтай ахвал заяа төргөө дагах учиртай бизээ хэмээн сорхогтон дотроо бодов. Тэргэл сартай догтун шин одод анивчиж талын салхи зөөлөн илбсэн энэ өдөш сорхогтон унтахын өмнө содрын хууц сэргүүлэн хэсэг суудаг заншил ёсоор номын өргөөр үгээ алхав. Сартай шин орчны юмс тодхон харагдах нь өдөр шиг илхэн. Номын өргөөний үүдээр орохын даваан дээр араас нь хэн нэгэн хүн дуудах шиг болов. Хатантаан гих эмхтэй хүний дуунаар хэн болохыг нь таньсангүйч эргэн харвал өгөөдийн хатан дөргөний шивгчин амуу зогсож байв. Тэр бэр сорхогтны араас гүүхээрээ ирсэн бололтой хатанд ойртон ирж амсгаа даран "Дөргөн хатан танд үг дамжууллаа. Таныг мэдээтэй байхыг санууллаа. Өнөөдрийн явдалд өшөрсөн хатад танд хорсож жохом иш хатан мөн бишиг туршиж үзэхээр төлөвлөн өшөөрлөж байна гэж дуулгав" хэмээгээд мэхийн ёсосноо гүйн одов. Сорхогтны нүгийг сонсоод хатад гэж хачин хүмүүс юм да. Харахад нинж гигийн хүмүүс шиг хэрн хар хорн барагдахгүй сүйдрэг шиг дагах хэмээн бодолд автан номын өргөөр үгээ оров.
Чингис хааны 3 дугаар хүү Өгөөдийн хатан Дөргөн бол урд 8 аймагт төрж өссөн. Дараа нь Мэргэдийн хааны эхнэр болсон хойно Чингис хаан Мэргэд аймгийг дарж Дөргөн хатныг хүү Өгөөдөд Баг хатан болгон авч өгсөн түүхтэй билээ. Энэ эмэгтэй их хааны сур хүчин дор буян хишгийг нь хурдан амьдрах болсон хэдий ч өнчрөл хагцлын зовлон өөрийн биеэр үтсний дээр сорхогтонтой бараг зэрэг шахуу энэ айлын бэр болон ирсэн учраас дотн харилцаатай байдаг нэгэн. Сорхогтны их эзний бэр болон энэ айлын босгоор даван орж ирсний дараа зам болсон хэрэг. Шинэхэн барьсан эсгийн гэрийн дотроос 3 өдөр 3 шөнө уйлан хайлан дуу хатсан юм. Энэ эмийг танилгаж орхив. Чих амар заяа үзүүлэхгүй 3 хонлоо яасан дуустдаггүй нүлмэс дундардаггүй зовлон байдаг юм бэ гэх ярианы хариуд хүлээж бай. Тэр өөрийн аваал нөхрийн араас ингэж гашуудаж байгаа нь эр нөхөртөө үнэнч байсны шинж болохоор түүнийг танилгаж болохгүй. Эм хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдгийн үлгэрээр хүүгийн минь ихнэр болж энэ дассан хойноо миний хүүд бас ийм үн сэтгэлтэй болох усв. Түүний сэтгэлийг тайвширтал хүлээ хэмээн Чингис хаан айлдсан юм. Хааны энэ үгийг сонсоод хүмүүс Дөргөний тайвширхыг хүлээн зөнд нь орхисон билээ. Хөөхий ийм л их хайртай байсан юм бахта. Тийм бол утахгүй өөрийгөө юутгэж эрийнхээ хойноос эрслэн отох үзье. Анзааран харж байхгүй бол амьгүй басны дараа нь олохгүй гих яриа түүний гэрийн хажуугаар өнгөрсөн хүмүүсийн амнаас гарч байв. Хэдэн хоногийн үе гашууга тайлсны дараа Дөргөн хатан Өгөөдөйг дуудан ирүүлээд эм хүний заяа ийм аваас би яах вүлээ? Тэнгэрт хайлсан эрийн араас одох хүсэл байвч утсан чиний улаан гол минь тасрахгүй байх тул эдлэх тавилан дуусаагүй хэрэг үз. Мөрийг чинь төвшиж замыг чинь өрөөж авъя да гэж Өгөөдөд хэлсэн гэдэг. Энэ яриа Өгөөдө Дөргөн хоёрын хооронд болсон ч хатнаа даган хүргэгдэж ирсэн шивгчин амуугаас сорхотны чихэнд ирсэн байв. Шүн дунд зэрэгцэн хэвтсэн тулын бичлэр хөв бололтой ам нь хуурай хатаж халуурн дэмэрч эхлэхэд сорхогт нь отож дуудав. Бүх бие нь халуур шатаж тэсхүйе бэрхж ичрэн байгаа хана хэрхэх учраа олохгүй духан дээр нь хүйтэнжин тавин байх зур отож бараалхан хоймрын орон дээр халуурн хэвтэх тулуун дэргэд очиж соцсыг нь чагнаж үзээд юу нүвдсэн мэдэгдэхгүй халуунтай байна. Ямар ч гэсэн дотор халууныг нь буулгах тан уулгаж тайвшруулъя гэд гарч одсноо төд удалгүй эргэн ирж там буцалган уулгаж дулаан хүнжлөөр хучин хэвтөөлөв. Толоо эзэн удалгүй халуунд буух янзтай болсон ч хамаг биеийн дагжин чичрэх нь намтсангүй. Өвчнөдөө шаналсан толой гал өрдөөч хүйтэн байна гэж өөрийн ирэхгүй хашгирч байв. Отод сорхогт нь хоёр яахаа мэдэхгүй наан цаана гарan өвчнөдөө димэрч байгаа тулыг асарсаар үрдөнгөж хаяаран гэгээ тэмдрэгдэж байх үед тулуу эзний бие арай тэнхэрч орноосоо өндийн халуун цай ойчлохтойгоо болоход сорхотны дотор уучрав. Өглөө хааны их гэрээс хүн ирж мөн хааны бие шилэрхэн шүнжин унтаж чадахгүй халуурн димэрч байна гэсэн хэл дуулгав. Хоёр газар зэрэг өвдсөн эцэг хүү хоёр жохом юуны учир ингэж хараалж чадах туссан мэд гинт тальж ав гэдэг асуулт хүмүүсийн амнаас гарах болов. Толойн бие үүр цөөрээр арай дээрдсэн боловч өд тунд дахин халуурч ямар ч эм тан өгсөн ч тусыг олсонгүй. Ингэж бүтэн шөнө хагас өвдсөн эцэг хүү хоёрыг харан гайхаж тасран байсан хүмүүс эцсийн ганц найдвар нь бөөдгөн дуудаж мөнх тэнгэртэй хандхал үлдээд байв. Өдөөс хойш бөө удагнууд ирж бурхан халдун уулын ойролцоох овоон дээр гарч таглаг ясан үйлдэв. Мөнхөх тэнгэрээс асууя, бүрэн гол уул уснаас асууя, хаан эзний биеийг чилээж хайртай хүүг нь хамт хөтөлсөний учир юу вэ хэмээн сүрлэг дуугаар тэнгэр газар уул усыг дөрөгтөл цан хингэргээ дэлдэн цохилж эхлэв. Энэ чимээнээс холгүй өөлөн их бүрт хатан болон их хааны хөвгүүд хатад цуглжээ. Тэсгүйе бэрх ам нангаж дагжин жичирч халуундаа димэрэн шатах ханаа харсаар туйлдж ядарсан сорхогт нь тэдний дунд зогсож байв. Бөөнөрд төдий удаан бууж бөөсний дараа онх тэнгэр морилон бууж цаатаад буцлаа хэмэв. Хааны бие чилээг ларшуулахад халуун эм таслах хэрэгтэй. Ариун эзний бие гэдгээхэд амьсгал нийлэн буй алтан ургаас нь өглөг өг гэх хачин жигтэй хариу сонсогдож хүмбэр уг угны утгийг ухаж бодон алтан ургийн амьсгал нийлсэн эр хүн хэн болохыг таах гэж оролдоно.
Харин энэ үгийн учрыг тайлсан бөө халуун амьсгал нийлсэн гэдг нь чухам одоо хаантай зэрэгцэг халуундаа шатаж амьсгал тавих шахан байгаа тулын тухай өгүүлж буй гэлв. Сар хогт нь бурхан халдун уулын зүг хараад сөхрөн сов. Яасан их уу гашуу, яасан дуустдаггүй хагцал харуулсал билээ. Их хааны төлөө амиан өргөхөөр эр нөхөр нь төрж халуун хайраа өгсөн хатан миний өврөөсч бас тасран халдварах учиртай байсан юм гэж үү гэж халгалан цээжин дотроо бочуурцв. Сар хогт нь бурхан халдун ууд зөвхрөн суусан хэвээр аврал тэнгэр асар мандах наран мөнхөд ногоон газар шороо тунгалаг ариун усан минь сонс халгалахыг минь сонс харуулслыг минь сонс хаан эзэн үгүй болбоос хамаг монгол эзгүй болмоо эр нөхөр минь үгүй болбоос эрх биш би ганцаараа билвсэн үлдмүү хэрхгийг тэнгэр танд даатахыг химээ зөрхрөн уйлав. Онг тахилгийн ёслол дуусч хүмүүс өргөөндөө эргэн ирэх үед хаан эзний биеч тулуун ноёны биеч овоод ярдчээ. Хоёр эзний бие дээрдсэн болохоор тахилгийн үеэр яригдсан яриач тэгсгээ замхарлаа. Харин бүрий болж байхад цорхогтон хатныг хаан дуудуулж байна гэсэн хэлээрв. Унчрал хагцал нүднийх нь өмнө харуулж түүнийг дайран өнгөрөх гэж байсан эрлэгийн элч хажуугаар нь зуржээ. Бурхны авралаар эр нөхөрнөч тэр хаан эзэнч тэр эсэн мэндүүлтлээ. Сайн нэг тайвширсан хатны ухаан санаанд бөөгийн хэлсэн үг бурхан халдун уулын бэл хормойд салхитай хамт хүүгэн сонсогдсоор л байх шиг. Ямар учиртай юм бол түүний үгийг тэнгэр сонсон болгоов. Чингис хааны орд өргөөрөө алхах зураа сорхогтно ийм бодлогошорсоор л явлаа. Хаан эзэн үгүй болбоос хамаг монгол эзгүй болно. Тулуу эзэн үгүй болбол ганц би бэлэвсэн үлдэнэ гэж цорхирсан үгийг чинь би сонслоо. Хаан хүний хувьд баярлаж байгаач харин эцэг хүний хувьд гайхаж тасарлаа. Эрээ үгүй болохыг хүсэх эм хүн гэж хинсэн билээ гэх Чингис хааны асуулт түүнийг өгтөв. Сорхогтны хааны өдөөс сөхрөн суугаад эр нөхөртөө би үнэнчвүлээ. Эрх хонгор хүүдээ хайртай билээ. Гэвч гол харлуулан ирсэн энэ мэдээг сонсоод алийг нь сонгох вэ гэж ахин асуух шиг болоход өөрийн дотроос үннийг хайсан мэн тэр билээ. Эм хүний хуваар дүшиж тулах хань ижил минь надад чухалж эзэн тулсын хувьд засаж залах хаан эзэн хэрэгтэй тул өөрийн хүслийг дэвчин энэ үгийг хэлсэн билээ хэмээн эрсгэн хэлэхэд ухаант бэрийнхээ үгийг сонссон хаантан өөрийн хүслийг дэвчин байж энэ үннийг хэлсэн гэв. Бэр минь тэр нэгэн өдөр би чамайг буруу таниаггүй болохоор олон зүйл дээр харлаа. Өөрөөс минь тасарч алган дээр минь өсөөгүйч чи миний охин үрээс өөрцгүй бэр минь юм. Үүнээс хойш өөрийн амьдрал хань ижил үр хүүхэдтэй энэ мэд ухааны үннийг илтэд таниулж яваарэ хэмээн захилаа. Сархогтны хаан эзний хайр хэршиг мэт сайхан үгийг сонсон сэтгэл тавирах үед ингэсэг оо тавихаас эрдэм оюуныг илүүд үздэг чамд би нэгэн зүйлийг өгье гэд хаантан биер янтай гарган ирж сархогтонд барив. Чанчуун бомбын хэрэглэж байсан биер янтайд бол үүгээр ихийг бичиж олныг сэрүүлж үлдээгээрэй. Би хэдийгээр тэр хүнтэй уулзаж үг сольж байсан удаа үгүй боловч хизээ нэгэн өдөр уулзсан учирч хорвоогийн явдлыг тольдох болно гэж боддог юм гэлээ. Өцтөл эртний мэд гаргадах энэ биер янтай тун ховор чамин эдэжээ. Чанчуун бомб гэх тэр бичгийн их хүн тал нутагт урд өмнө ирж байгаагүйч Чингис хааны суу алдрыг магтан ухаан бэлгийг нь үнэлэн өмнөд сүн улсын бомбын шашны ламтан тэрбээр биер янтайгаа Чингис хаанд бэлэг болгон илгээсэн нь энэ ажээ. Эр хүн уул мэт нөмөртэйч эмтэрч нурхан амархан байдаг тул голомт залгах хүүг минь өргөж ач нарыг минь гар ганцганд хөл дөрөөнд хүртэл асарч хамгаалан суугаарай. Толоо эзэн чинь аян данд мордон тулгар төрмөн эзгүй байх аваас хатан ухаанаараа төрийг залж голомт юуг минь хамгаалж байгтун химээгээд хаан эзэн чанчуун бомбын илгээсэн биер янтайг алган дээр нь зөөлөн тавихад зүвдэнд нь алтан хайрцаг олохдоо сониучирхан харж байсан хүүхэд нас шигээ сонихноор ширтэн буй сархогтонд хааны энэ үг хичнээн сайхан сонсогдно вэ. Яг л тэнгэрт байгаа ээжээ автаагаан уулзсан мэт тэдэл түүнд хэлж болох ерөөлийн сайхан үг байлаа. Элэг зүрхийг нөмрүүлэн сонсогдох энэ сайхан үгс сорхтны сэтгэлийн утсыг нэг нэгээр нь товшин байх шиг зөөлөн хөөрчвэ.
Хааны өргөнөөс гарч аваад өгөөдөн хатан бүгийн гэрийн хажуугаар өнгөрөхдөө сархугт нь гэнэт дөргөн хатан шивгчин амуугаар урчин түүнд хил өргүүлснийг эргэн санав. Бүгийн өргөөний гадна чагтагдаджээ. Учир явдлыг мэдээгүй тул хэвтүүлээс юу болсныг лавлахад мөг хатан бичвэл эргэсэн тул хүн оруулахыг хориглов хэмээлээ. Өргөндөө орж ирвэл ашид төмөр тоогооч орон хоолыг бэлдснээ авчран барьлаа. Сорхотны хувьд хорвоо дээр үлдсэн хамгийн дотн хүн нь ашид төмөр мэт санагдах болжээ. Өсөх наснаас цаг үргэлж дэрэгдэн байж балчир ахуй насндан хамт тоглон бүдэрч унахад нь түшин босгож уйлд суухад нь нулимсыг нь нарчиж явсан энэ эрхэм хүнийг жахаа хамбуу аав нь тулгын ихнэр болоход хамт өгсөн. Ашид төмрийн гэр бүл дайн самууны хөлд үгүй болж тэр хоёр хорвоо дээр эзэн зарц боловч бийсэн түшхээс өөр аргагүй хүмүүс болсонсон. Харин одоо хайр дээр тулуй буурч ашид төмөр хоёртоо энэ зэрэгцэн бас нэгэн хүн хорвоо дээр түшиг тулгуур болж зүрх сэтгэлд нь ойртон ирсэн нь их хаан эзэн байв. Хэдэн хормын өмнө сонссон хааны хэлсэн сайхан үгс одоо хэрэн жихэнд нь сонсогдсон байна. Мөг хатан биичил эргэсэн гин өвчин халдвартай тул хүн оруулахыг цээрлэн олс татчихъя гэсэн ашид төмрийн үгийг сонсоод сорхогт нь гайхав. Халдвартай гинэ. Тийм ээ, биеэр нь улаан юм турж тэсхүүе бэрх загтан байгаа тул халдвартай байж магад гэж одож айлдсан байна. Сүүлийн ганц нэгэн хоногийн дотор хааны ордонд буй хүмүүс гинэт өвчин тусаж гинэт зүгээр болоод байгаагийн цаад шалтгааныг хэн ч үл тааварлана. Гайхшруулсан хэдэн өдөр ард улдаж мөг хатанч биеийн нилааршиж хэвдэндээ орсон байв. Ордныхны дам яриаг сонсож хов живийг тарааж авдаг шивгчин хүүхнүүд мөг хатан хараалж чатаг хийж хин нэгнийг хорлох гэж байгаад хорондоо өөрөө хордож өвдсөн гэсэн цуу тараасан байв. Харин энэ ярианы учир хожмын өдөр өгөөдийн хатан дөргөнтэй ярилцаж суухад тайлагдсан билээ. Тэр нэгэн өдөр мөг хатан бөө заринг сэм дуудан хэлэлцэж байгаад сорхотны нөхөр тулуун биед шившлэг илгээн хэрххийг харъя гэснээс үүдэлтэй ажээ. Толуун ноён тэгтлийн халуурч өвчнөдөө шаналн ээрч байхад эцэг хаан даган өвдсөн нь зүм бүлгийн хүчээр голом цалдах хүүгээ аврах гэсэн байж болох юм. Хааны хүч бод сэтгэл тулуун амийг аварсан юм болов. Дараахан нь мөг хатан хамаг биеийг хавдан улайж захтан хөл хорио тогтоож байсан нь атгах санаа нь харт толгойд нь буусан хэрэг гэж таамаглаж буйгаа хэлжээ. Ямар тач гэсэн учир битүүл өгөөдрүүд ард үлдэв. Нэгэн хааны хатад эвтэй байх нь ховор тал нутагт, нэгэн эрийн сэтгэлд зэрэг харан хүлээж байдаг хатад бие биедээ сайнгүй байх нь олонтой учир сорхогт нь энэ ярианд нэг их ач холбогдол өгсөнгүй тэгсхийгээд орхисон юм. Даруй хэдэн жил өнгөрч сорхогт нь тулуун эзэнд 3 дахь хүүгэнд төрүүлж өгсөн баярт өдөр нэгэн ихнүүдэл аврагт ойртон ирж байв. Дөнгөж төрсөн нуган үрийн хараад 3 хүүгийн эцэг болов бие хэмээн баясан байсан тулуун ноён тооноор тусах наран зүг хүүгээ харуулan хүүдээ хүлэгүү гэж нэр хайрлан байхах үед тэдний орд өргөөний гадаа нэгэн ихнүүдэл бөв. Энэ бол жүрчдийн хүмүүс ирсэн хэрэг байв. Жүрчтэй гих энэ нэрийг сонсоод сорхогтонд айдас төрөн нуруу өөд нь хүйт даах шиг санагдав. Газар дэлхийг тэр яарн ганхуулж орхисон тэр хүнийг сорхогт нь хэрхэн сайхнаар хүлээж авах вүлээ. Эцгийг нь хороож эгчийг нь авсан хүнийг тэр ахин харах гэж байна. Хичнээн сэтгэлдээ битгэртэл санаж байсан ч жүрчтэйг даган өгдөгөө одсон ибагаад тэр хэрхэн хандхаа бас мэдэхгүй байв. Дөнгөж төрсөн ялах биетэй дэл сорхогт нь гадаа гарч эгчийгээ тосгон авч чадсангүй. Их нүүдэл ирж хүмүүс гадаа гангар гунгар ярилцсны дараа 11-2 насны чацуухан хоёр охин дагуулan орж ирсэн эгчийгээ тэр харав. Ибга жаахан нам сууснаас өөр өөрчлөгдсөн зүйлгүй царай зүсэнд сайхнараа харагдана. Бүсээ ялимгүй дээш бүсэлсэн байгааг харвал хөвлөдөө дахин нэг хүүхэд тээж аваа бололтой. Нүднийхэн доогуур заахан сэлхэг сууж доо завхин хөхөрснөөс өөр өөрчлөгдсөн зүйлгүй мэт харагдах нь олон хоногийн нүүдэлд ядарсны шинж болов. Хажууд нь зэрэгцэн зогсох хоёр охин тэдний баг насыг өөрийн ирэхгүй санагдуулна. Өөдөөс цолигун харах охидын нүд бидний нагц ихч ийм хүн байдаг юм уу гэсэн янзтай сониучрах нь. Халуун элэгтний сансан сэтгэлийг ялтай. Сорхогт нь эгчээгээ нэмсэглэн таслаа. Удаан уулзаагүй эгчдүү хоёрт ярих зүйл их байсан ч хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй бисээ харж хэсэгсв.
Эгч нь нүүр хагарч өөрийн сайн сайхан амьдарч байгаа зөрчтэй эгчийг нь хэрхэн хайрлаж урдын явдлыг мартагнуулсан хийгээд Тэнгэрийн оронд байгаа эцэг их ах дүү нараа дурсан санаж явдгаа хэлэхдээ Ибага хоолой зангирав. Сэтгэл эмтрэн хайртай аав ээжийн сангалзан суусан сорхогт нь танд эцгийг алсан хүний урд хэвтгэхэд хэцүү байдгүй гэж нэг мэдхнэл асууж өрхөв. Энэ санаандгүй асуулт Ибагагийн нуруунд дундуур хүчтэй цохиод авах шиг болсонд хамаг биеийн сулран хэрхэн юуг өгүүлэхээ мэдэхгүй балмагдав. Энэ зур дөнгөж нэралсан сорхогтонд мэд мэдхээр зөрчтэй орж ирлээ. Хизээнийл том цагаан шүдээ ил гарган дандаа инээж явдаг энэ эрийн царайд тэртээс хөвөрсөн гимшлийн өчүүхэн сүүдэр бараантан байсан хэдийч нэгэн гэр бүлийн халуун гишүүнтэйгээ уулзсан буймыг баярын зог давхар гэрэлтэж байлаа. Нэрэл цаг хугацаа усны урсгалыг бүгдийг нь мартагнуулдаг юм уу гэж бодохыг хүссэн ч зөрчтэйг харж буй сархтны цээжин доторх эмзэгхэн хүн дүрээс нь ямар нэгэн зүйл хүчтэй нудран авах шиг болж ёг хийлэгчээ. Зөрчтэй сархугтанд хүндэтгэл илэрхийлээд эсэм минь дамарчиж дахин нэг хүү тулуун ноёнд төрүүлж өгсөн танд баяр хүргэе. Шин төрсөн хүү тань хаан өвгийнхээ суалдрыг тэнгэр газарт мөнхлөх болтугай хэмээн өрөөгөөд хурганы арсаар хийсэн шинэхэн баривчийг гар сунган өглөө. Энэ бол зөрчтэйн хувьд хатанд илэрхийлж буй хүндэтгэл байлаа. Гэвч орон дээрээ өндийн суусан сархугт нь чимээгүй доош харав. Тэр ямар нэгэн хариу эсвгүүлв. Зөрчтэйн өөдөөс нь барьсан баривчийг ч авсангүй. Сархтны энэ байдлыг ажиглан харж байсан зөрчтэй хурганы арсан баривчийг хүүгийн дэргэд тавиад эгчийн чин сэтгэлийг гэгэлзээд байхаар нь удаж чадсангүй нүүж ирлээ. Амар мэндийг тань мэдэх гэж орж ирсэн юм. Би тань жил ирэхүүт бол би ингээд гарыг даа химээгээд өндийн бослоо. Сархугт нь үг хэлсэнгүй. Эгчийг бага болон огтон хэрхэхээ мэдэхгүй тэднийг ажиглана. Их хааны зарилгийг зөрчтэй хэрхэн зөрчих вүлээ. Нэгэн цагт эзэн хаанд үнэнч явсныхаа төлөө нэгэн насаараа илгээ харлуулж аваа хөөрхиер тайвширлыг олох болоогүй бололтой. Өөрийн гараар хөнөөсөн хүнийхээ охинтой халуун амьсгалаа зангидсан түүний хүзүүнээс өнөөх хүртэл зөөсөн бул харч улуу болж өдгөөж улам бүр доошлон татаж байх шиг. Уг цаг хугацаа усны урсгал шиг бүгдийг угааж болтгсон. Тэдний гарсны дараа сорхогт нь гүн бодолд автжээ. Өнөгчтөн буй хүүгийнх нь хажууд жижигхэн баривч харагдана. Тэртээд үлдсэн хүндхэн өдрүүдийн дурсамж зүрх сэтгэлийнх нь хамгийн эмзэг газрыг хөндөн улам бүр лавшруулан чангаах гонигтай мэдрэмж төрж тэнгэр болсон аав ээж нь нүднийх нь өмнө тодрон харагдах шиг болно. Хөөрхий эцэг нь зөрчтэйн гарт хэрхэн амиа алдаж байсныг төсөөлөн бодох үед гол зуран ирэх гаслан юутай аимшигтай вэ? Хажуудаа өнөгчлөн унтаж байгаа хүүгээ харвал тэр тэнгэрийн элч аятай тайван амгалан нойрсон. Амгалан найрсгоос ч өөр яах вүлээ? Өвг эцгийг хөнөөсөн хүнийг тэр мэдэхгүй. Түүнийг төрхөөс өмнө энэ газар шороон дээр юу болж байсныг мэдэхгүй. Мэдэхгүй байхаас ч яах вүлээ? Их үрийн үл үзэгдэх холбоогоор холбогдсон хүүгийн тастад төрсөн ч хүний үр ихийнхээ сэтгэлийг мэддэг билүү дээ. Хүн гэдэг зарим нэг зүйлийг мэдэхгүй өнгөрөх нь дээрч юм шиг санагдана. Сорхогт нь хэсэг зур юу ч бодохгүй байж өөрийгөө тайвшруулахыг хичээв. Гэвч бодол гэдэг жолоогүй ар араасаа хөврөн их бодлын дундуур зөрчтэй яах гэж орж ирэвдээ. Надад минь мэдхээр орж ирээгүй байсан бол би түнд гомдохгүй байлаа гэж бодогдно. Орой нар хивээсэн үед өргөөний гадаа олон хүний дуу чимээ гарч хааны хэвтүүлүүд өргөөгт орон хүрээлж байраа эзэлж байгаа сонсогдлоо. Өргөөний гаднаас ийм дуу чимээ сонсогдох нь хаан хатад залран ирж байгааг илтгэдэг билээ. Хааны хатад олон дагуултай явах нь бий. Тэдний дагуулууд хаант улсын дотор болж байгаа аливаа хэрэг бүхнийг эзэддээ дамжуулдаг үүрэг бүхий нүд чихэн болсон хүмүүс байдаг. Чингис хааны бусад хаттыг бодвол бүрт хатан үнэнч цөөн дагуултай явдаг. Гэрийн эсгийн үдийг алгуураар нэхэд өндөр бортог малгай алтан довч саатай эмжээртэй ууж өмссөн бүрт хатан их бараалхан орж ирэв. Хатныг орж ирэхэд өргөөнд байсан зарц шивгчд бүгд доош сөгдөн суужээ. Сархогт нь босон хатан ихийн өөдөөс очиж гүн хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь мэдсэний дараа хатантан дээшсв. Хатан бэр гараараа дохихгүй хоёр шивгчин мөнгөн бүслөрт алтан шармал хээ бүхээ домтой цай ангийн арьс мөн бүс зэргийг царан дээр тавин ойртож ирэв. Хатан их тэднийг ширээн дээр тавиулаад эмэг их начхүүдээ азтай яв гэж ангийн олз тэнгэрт итгэгдсэн хиймэртэй бай гэж мөнгөн бүс авч ирлээ.
Харин би бэрдээ би тэнхэн сайжраг гэж гарынхаа цайг чанаж ирлээ гэж хэлв. Хааны хатан өөрийн гараар цай чанан бэрдээ авч ирнэ гэдэг хичнээн том хүндэтгэл билээ. Сархагт нь өөрийн ирэхгүй Тэнгэрийн оронд сууга ээжигээ бодов. Энэ газар түнд гол харлуулсан дурсамж, сэтгэл донслогсон баярын аль альнийг нь л авч ирсэн. Бэрдэн болж үүдээр нь орж ирсэн цагаас бүрт гадна сорхотныг онцлон анхаарч байсан удаа бараг үгүй. Энэ өөлөн ихийн хайр халамжинд бүрэн багтсан нэгэн тул сорхотонтой адил энэ хүний бэршгэл өөрийгөө төсөөлдөг байсантай холбоотой байж магадгүй юм. Нүдэнд нь нулимс зээлгэн ирсэн бэрээ харсан бүрт хатан босон очиж толгойг нь ингэртэй нааж өсийг нь нэлблээ. Сайл сууны үнэрт нэвч ингэж дараасан дээлийн хатуу ингэр биш, хатан хүний эрхэмсэг торгон уучны хээшэлб алтан товчтой энэ ингэр түнд эхлээд харь холын мэт санагдаж байснаа алгуураар элгэмсэн сонсон сэтгэлд нь дотн санагдаж эхлэв. Бүрт бэрийнхээ өсийг үнэрлээд охин минь цайгаа халуун уу? Дайн дажны хөл үүмэнэр чамайг хэрхэн эсэн минь дамарчиж буйгч анзаарахгүй шахам явлаа. Энэ удаад би өөрийн гараар охиндоо цай барья гэж зорьсон юм гэд сорхотны хажуугаар үнэгчлэн нойрсож буй ач хүүгийнхээ духан дээр нь үнэрлээд эрхэн эцэгтэйгээ адилхан ч юм шиг гэж хэлээд инээх хэлхэнд харагдана. Бүрт гадны хэлснээр хүү үнэхээр эцэгтэйгээ адилхан төрхтэй юм шиг санагдана. Игч ч нөөж ирсэн сайн хэрэг болж те олон жил хол явлаа да гэхэд сархагт нь игчийгээ тухай бодохтой хамт түүний өргөнд орж ирсэн зөвчтийн тухай бодол эргэн орж ирэв. Сэтгэл доторх таагүй дурсамжин сэргсэн тэрээр хол явсан ч дээр ээж магадгүй хэмээн дотроо бодсноо илгэлчгэв. Түүний хэлсэн үгнээс бэрэн зөвчтэйг одоо болтол өөрчилж чадахгүй яваг хатан их анзаарав. Бүрт гатан санаа алдаад хэсэг чимээгүй сув. Сархагт нь хатан ихийн энэ намган байдлын дунд би дэмий ч юм хэлчихвүү дээ гэж гэмшин бодож байх зурд хатан их өргөөнд байгаа зарц чивгчдийг гарахыг дохигт хөдийд тэд зэрэг басаж хатантанд хүндэтгэл илэрхийлээд хоош ухарсаар үүдээр гарцгаав. Бүрт гатан чимээгүй суусаар дөнгөж дурсан хүүхдийн хаяахан өнөгчлөн өмөлцөхөөс өөр чимээ анир дуулцсангүй. Өргөө намгүм хатан их гүнзгий санаа алдаад сая их хуралдай дээр эзэн хаан эсвэ хатны хэлснийг санан хаан ширээнд суух дараагийн хүн хэн болохыг сонгон хэлцэх үеэр химээснэ чимээгүй болов. Бүртийн үгийг хэлэхдээ хоолойн зангирч зүч цагаатай хоёр ёсгүй үг хэлэлцэн хаан эцгийнхээ сэтгэлийг тавгуйтуулж хатан их миний зүрхийг шархлууллаа. Ингэж хэлээд хатан их өөрийгөө тайвшруулахаар хүчилж буй нэлд амьсгалаа зөөлөн гаргах төдийд нүдэнд нь нулимс хорсон харагдахад сархагт нь саяхан хэрэггүй үг хэлсэндээ гэмшин суусан бол бүрт хатан их өөр зүйлийн тухай санаашран байгааг ойлгохдоо л дахин ямар нэгэн дэмий үг хэлхээс болгоомжлов. Өргөөний нам гүмийг эвдэн бяцхан хүү сэрэн өмөлцөв. Хүүгийн уйлах чимээнээр бүрт хатан ихийн шансан зэрэг алгуураар инээмсэглэл тодрон хүүг хараад чанга дуутай хүү вэ? Хүүхэд байгаасаа л мэдэгддэг юм. Сонин шүү. Зүр цагаатай хоёр тэрсгэн өссөн болоод ч тэрв муудаж маргалдах нь их. Том болсон хойнооч хിവэрээ шүү гэж хэлээд уйлж байгаа хүүг дээш өргөн тэврэг зур царайдны нэмсэглэл тодрон хүүг өхөрдөн духан дээр нь үнсээд. Харин өгөөдөө тулуу хоёр багасаа л хоорондоо ивтээ. Өгөөдөө дүүгээ дандаа хамгаалдаг байсан юм. Нэг удаа тулуу нохойд газуулахад өгөөдөө дүүгээ өмгөөлөн нохойг чулуугаар нүдэж алдгийн даваан дээр зурж яхан загнаж боловсон юм. Бүртийн сэтгэлд хорсон гуниг алгуураар замхран байх шиг анзаарагдана. Хатан цааш үргэлжлүүлэн. Харин нөгөөдөн хүүгүйг танай хүмүүнх хоёрыг ажихад тэр хоёрын баг нас өөрийн ирэхгүй санагддаг. Үргэлжил хамт тоглож байгаа харагдах юм. Гүйг их хөдөлгөөнтэй хүүхэд том болоод баатар ир болох байхаа. Харин танай том хүмүүнх гүйгийг дагж тоглодогч хаяа зөрүүдлэн өөрийнхөө байгааг нь харвал том болоод өөрийн гэсэн бодолтой хүн болох байх гэж би боддөг юм. Харин гүйг зөчийн хүү баттай таарамжгүй. Энэ хоёр нэг л ив зөөгөө олохгүй харагдах юм гэхэд бүрт хатны үгийг анхааран сонсож суусан сорхот нь би ч бас хүүгээ өөрийн гэсэн бодолтой хүн болох болов уу гэж бодож авдаг юм. Хатан их үүнийг анзаарчээ. Би сүүлийн үед хүүхдүүддээ бичиг хүсэг заалгаж ном эрдэм чамдуулах хүсэлтэй байгаа. Биер янтай барьж хичээн суух үед сэтгэл зэгсэрч, цэлэн барьж дайтаж сурах үед бие зэгсэрч, содор уншиж, эрдэм сурах үед ухаан зэгсрэх болов уу? Бие ихэл сэтгэл гурав зэгсэрсэн хүн хаант төрд хэрэгтэй болов уу гэж сэтгэх юм гэв. Чиний хэлдэг үнэ. Даанч илүү шуцаа их эзнийг даган маргааш сартуул дайтахаар явах гэж байна.
Харин би түүнд хэлж эрдэм номд нэвтэрсэн багшийг урт газраас залан ирүүлээч гэж захив. Биеийн эрдмийн хувьд хэрхвэл дээрвэ химээснэ тэрбэр нэгийг санав бололтой. Өөлөн их ач нараа санаад байна. Уулзахсан гэж хэлүүлсэн байсан. Хасар хизээнээсээ эд цэргийн эрдэмд гарамгайтвал түүгээр заалгаж болно. Би ихэд хоногоос өөлөн ихэд бараалах нь тэгэхдээ том хүүгч нь аваад явъя. Чи бие тэнхрүүлээд хүүгээ эргэхдээ өөлөн ихэд бараалах нь үзье гэж хэллээ. Хатан их гарахаар өндийхөд сар хөвгтөн түүнийг өдөж өгөхөөр даган бостол. Гадаа бүрэн хий болсон байна. Нялх битээ чи намайг гаргаж өгсөний хэрэггүй. Одоо амар гэж хэлээд эсгийн үүдийг алгуур сөхөн гарахад гэр тойрон зогссон хэвтүүлүүд даруй цугларан хатанд бараа болон цааш алхацгаав. Бүрт хатны гарч авсны дараа сор хөвгтөн эхийг бодлоо. Яагаад хатан их өөрт нь энэ бүхнийг ярив? Зүрх сэтгэлийнхаа эмзэг хүндүрт байгаа тэр зүйлийг энэ олон бэрээс онцтон өөрт нь ярих болсны учир юу билээ? Энэ бүх асуулт сор хөвгтнийг бодолд автуулжээ. Бүрт хатан орж ирэхэд миний зовлонгоос хуваалцах нь гэж бодож байтал өөрийнхөө сэтгэлийг уудлаад явчихлаа. Зовлон хүнийг ялгадаггүй билээ. Хатан их магадгүй надаас ч ихийг туулсан бизээ. Тэр ингэж орж ирсэн нь өөрийн зовлонгоо миний өмнө дэлхийд гарах гэсэн хэрэг биш. Харин миний зовлонгоос хууслаад явах шиг боллоо гэж бодогдоход сэтгэл нь уучрах шиг санагдав. Гаднаас сорхтны дагуул ажин орж ирв. Жижигвтер биетэй гав шав хийсэн хөдөлгөөнтэй үсээ хоёр салаашуулжин унжуулсан онигор бор нүдтэй энэ эмэгтэйд жахаахан буйцг нь сорхтныг Чингис хаанд өгөхөд энжинд ирсэн хүмүүсийн нэг билээ. Хатны дагуул хүн бол ах дүү төрөл садан үгүй өөрийн амьдралыг зохиохгүй зөвхөн эзэндээ үнчээр зүтгэх нүд чихэн байх ёстой. Гаднаас орж ирсэн ажин харсан сор хөвгт нь чи хаана байж байгаад ирэв гэхэд хатанд нь танд бараалгасан болохоор би гадаа зогсож байгаад явхаар нь орж ирлээ гэж хариулв. Гадуур юу болж байна гэж сорхтныг асуухад маргааш аян дэнд мордох хүмүүс бэлтгэлээ базаагаад шүн унтахгүй юм шиг байна да. Хаасаагүй хүмүүс хөлхөн хөл хөдөлгөөн болж байна гэв. Ажин чи одоо явж болно. Маргааш явах толуу эзний гэр тэрэг ачаа барааг бэлтгэж байгаа хүмүүсийг шалгаад эзнийхээ замын хүнсэлтийг бэлтгэж хонё гэж хэллээ. Монголын талд шүндэл болжээ. Шөнийн тэнгэрт анивч хооддын адил газарт буйраа зоссон айл бүхний тулганд гал бадамлан асна. Их чимээний өмнөх нам хүмийг санагдуулам инх амгалангийн дундуур төрөн буй төгшөөр тулганд ассан гал шиг хүн бүрийн зүрхэнд асан байв. Иймэл шүн хаад хаттаас эхлээд хар цаар дуудаж нойр хуйлчин үүр цайлгадаг. Айл гэр өрх бүл бүхэн нэгэн хүнээ дайнд үдэж хизээ эрхийг нь мэдэхгүй хайртай дотно хүмүүсээсээ олон жилээр хагцсан салах гэж буйг мэдрэн байгаа энэ нам гүм шөнөөр бүгд л аян замын хоол хүнс ачлаг уналгаа зэхэн байна. Та бүхэн энэхүү номыг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл www.m+cgmail болон M+ аппликейшнаас татан авч сонсоорой. Анхааран сонссон эрхэм танд гялайлаа.